Hi YouTube. Hi YouTube. Шинэ бичлэгтэй давтай морил. Энэ удаагийн бичлэг бол DJ Michael Jackson талаар мэдгүй хүн бол байхгүй. Гэхдээ би хизээч яг ингээд тэр music видеогийн бичээд хайгаад ингээд үзчихсэн надад бол түүх байхгүй. Гэхдээ энэ бол pop-ийн хаан, ийм мундаг амжилттай, ийм хүн гэдгийг бол ерөнхийн мэднэ. Тэгээд сүүлийн үед болохоор ану YouTuber-ийн ярьсан яг юм хоёр цуврал байгаа байхгүй. Тэр хоёр цувралыг үзэж бүр айгу дэлгэрэнгүй танилцсан байгаа. Тэгээд киног нь үзсэн чинь надад бүр айгу сонирхолтой байсан. Киног нь үзэж гарч ирээд видеонуудыг хайгаад үзэж эхэлсэн. Тэгж явах явцдаа айгу сонирхолтой зүйлүүдийг олж мэдсэн. Тэгээд дээрэс нь кино бас ямар байсан бэ гэдэг талаар өөрийнхөө сэтгэлдлийг хэлгээд камера асаагаа сууж байна. Гэх юм бол яг нөгөө нэг дүр хувиргалтын талаар. Дүр хувиргалт ерөөсөө сонин таалагдаагүй. Нэг л наалдаж өгөхгүйсэн. Угаасаа яг ойлгож байгаа л да. Jafar Jackson өөрийнхөнтэй цусан төрлийн энэ хүн нь одоо бүтээж байгаа. Дээрэг адилхан байх албагүй. Гэтэ ер нь аль болох илтгүүлэл дүүцүүлж очиж байгаа л хүнийг мэдээж яриг тоглуулж байгаа л үү тий. Гэхдээ ер нь жоохон дүр хувиргалт нь айгу сонирн байсан. Нэг тийм мэдгүй та нар хэрэг үдсэн бол надтай санал нийлэх бах. Яг ойроос авсан яг тэгж бодсон. За угаасаа л юм мундаг хүний тий амьдралынхын түүхийг хизээж 2 цагийн нэг ангитай кинонд багтаахгүй байна гэд бодсон. Тэгээ кино бол надад үнэхээр их таалагдсан. Гэхдээ таалагдаагүй юмсаа яриа заяа. Дүр хувиргалтын талаар. Дүр хувиргалт ерөөсөө сонин таалагдаагүй. Нэг л наалдаж өгөхгүйсэн. Угаасаа яг ойлгож байгаа л да. Jafar Jackson өөрийнхөнтэй цусан төрлийн энэ хүн нь одоо бүтээж байгаа. Дээрэг адилхан байх албагүй. Гэхдээ ер нь аль болох илтгүүлэл дүүцүүлж очиж байгаа л хүнийг мэдээж яриг тоглуулж байгаа л үү тий. Гэхдээ ер нь жоохон дүр хувиргалт нь айгу сонирн байсан. Нэг тийм мэдгүй та нар хэрэг үдсэн бол надтай санал нийлэх бах. Яг ойроос авсан сцен байгаа шүү дээ. Яг Michael Jackson-тай айгу төстэй байгаад байгаа байхгүй царайных нь хувьд. Жохоо ингээ холоос авсан дүрсүүд нь бол ерөөсөө ингээ зөрөөд байгаа амир сонин нэг юм сонин царай гарч ирээд л надад л тэгээс нэгдээд байсан. Тэрнээс ш бусдаар бол бүр үнэхээр төгс байсан. Одоо хамгийн гой сценүүд нэрээ заяа. Jafar Jackson-ы тэр жүжиглэлт дүртэй орж байгаа байдал тий тэр Michael Jackson-ыг хүндэлж байгаа байдал надад үнэхээр таалагдсан. Яг гэвэл би ингээ гарч ирээд music видеог нь үзэж байгаа шүү дээ. Гэхдээ нэрэл ийм амар тий ингээд ийм харизматай ийм амар талаацтай бүжгэлдэг байсан юм бах та. Нэг үгээр илэрхийлэх аргагүй нэг амар хичээл зүтгэлтэй бүр ямиг өстө хийвэл хийсэн шиг хийждэг нэг тийм хүмүүс байдаг шүү дээ. Тийм гүйцэтгэл харагдаад байгаа байхгүй юу? Тэг ингээ видеог нь үзсэн чинь бүр яг байсан заяа. Нэг жишээ нь яг ингээ бүжгэлж явах явцдаа яг энэ хэсэгт нь ингээд одоо суцсан гарч ирдэг заяа. Тэгсэн чи тэр кинон дээр Jafar Jackson бүр яг тэр судсан ингэж гарч ирдэг. Ингээ бүжгэлж явах та. Тэгээ тэр бүр 100% гүйцэтгэлтэй хийдэг. Тийм мундаг одоо дүрт нь орж чадсан бэлээ. Тэгээд миний харж байгаагаар гэх юм бол яг нэг Солонгосын сая үдэн штэ PSY-тай айгүй адилхан мэдрэмж надад өгсөн тэр кино. Яг тэгэхээр PSY тайзан дээр гарсан цагаас ахвалал үсэрдэг. Гэт зогсолтгүй бүр ингэ бүжгэлдэг. Амар тийм энерги шаардаж харизматай тийм баггүй юу? Яаж мэдээд ирэхлээрээ саяын тоглолтыг үзэж хаад сая бүр тайзан дээр гарч ирэл шууд ингэ нэг юм үзэгчдийг ч баг зүгээр байлгадаггүй. Амар тийм өөрийнхөө яг энергинд оруулж чаддаг тийм амар мундаг одоо артист байгаа байхгүй юу? Маш entertainmentlаг. Тэгэхээр энэ бол харьцуулж байгаа юм биш. Ер нь бол адилхан мэдрэмжийг надад бол өгсөн хүн байгаа байхгүй юу? Тэгээ Michael Jackson-ы бичлэгүүдийг нь харсан чинь ингээд доотлолт нь штэ тийм нэг бид нар ингэдэж штэ 2024 онд 2026 онд үзэж байгаа хүн байна уу? Байвал лайк дараарай гэсэн нэг юм комментүүд байдаг штэ. Тэгсэн чинь Michael Jackson-ы видеон дээр 2026 оны 5 сарын 18-нд үзэж байгаа хүн байна уу? 5 сарын 17-нд үзэж байгаа хүн байна уу? 5 сарын 15-нд үзэж байгаа хүн байна уу гэж бүтгэгдсэн заяа. Тэр нь бүр амар олон лайктай. Тэгээ би бүр ингэж үзэх юм уу те? Тэгээ би ингээд Instagram-аас нэг юм болж унсан байхгүй юу? Яг Michael Jackson эд од байх үедээ тухайн үед дэлхийд 5 тэрбум хүн амтай байсан. Гэтэл 4.5 тэрбум нь Michael Jackson-ыг мэддэг байсан. Гэхдээ тэр үед social Facebook гэж байгаагүй. Тийм байхад хүмүүс Michael Jackson-ыг тийм амар таньдаг байсан, мэддэг байсан. Тэгэд энэ худлаа үнэн үү манайхаа та нар нэг search хийгээд өгчдгүү. Би бүр тэрийг уншаад за бас яг уу нэрээ юу гэж бодсон заяа. Одоо бүр ингэ сошиал хөгжчөөд байхад хүртэл ингэ огт ингэ мэдхгүй танигдахгүй хүн байгаад штэ. Гэтэл сошиал хөгжөг байхад тэр хүнийг дэлхийн бараг 95% нь мэднэ гэдэг чинь одоо ямар гээчийн боломжгүй рекорд боломжгүй амжилт вэ? Мэдээж яриг тэр киног үзээд гараад ирсэн хүн болгон бол аавыг нь үзэн ядж байгаа байх гэж бодож байна. Би ч гэсэн амар үзэн ядсан заа юу. Ямар муухай юм бэ? Хүүхдээ зүгээр л мөнгө гэж харж байгаа за. Michael Jackson-ыг тэр бэртчээд эмнэлэгт байж хахад тайзан дээр гарч чадах юм уу? Тэгээд дэлхийн аялын тоглолтод үргэлжлүүлж чадах юм уу гэхлэхэд асууад байдаг. За.
Тэгээд яг амьдрал дээр ч гэсэн угаасаа тийм амар өөдгөө хүн байсан гэсэн. Тэгээд яг ингээ хүүхдүүдээ зүгээр мөнгө гэд харчихсан насанд хүрээгүй хүүхдүүдээ хүртэлтэй оройн цагаар ядарч яхад нь тэрийг нь үл харгалзаад шөнийн цэнгэний газар бүжиглүүлдэг, дуулуулдаг байсан гэмтчлэн. Үнэхээр муухай санагцсан. Тэгээд хамгийн тэр киноны эсрэг дүр гэж байдаг бол ерөөсөл Майкл Джексоны эсрэг талын дүр, Майкл Джексоны замаас наваа хайчмаар санагдаж байгаа дүр бол аав нь байсан. Тэр киноноос бүр үнэхээр хайрламар, хүндэлмээр дүр тийм хүн гэх юм бол Билл гээд бие хамгаалагч нь байсан. Одоо би нарт уншия. Ингэж байгаа байхгүй юу? Майкл Джексоны амьдралын 30 орчим жилийн түүх Билл Брэй хэмээх эрхэнтэй салшгүй холбоотой бөгөөд тэдний харилцаа энгийн нэг бие хамгаалагч алтартны холбооноос илүү гэр бүлийн хэмжээний үн цэнтэй байсан. Энэ нь бол яг харагдсан. Майкл Джексоныг баг ааваас нь хамгаалаад байгаа байхгүй юу? Жоохноос нь ахуулаад том болон болтол нь яг ингээ хажууд нь бие хамгаалагч, найз нь, аав нь бүр бүх хүнийг нь орлож чадсан тийм мундаг гайхалтай хүн шиг харагдсан. Тэгээд энийг уншсан чинь бас ингэж байна. Лос Анжелесийн цагдаагийн офицер байсан Билл Брэй 1970-ад оны эхээр Jackson 5 хамтлагийн аюулгүй байдлыг хариуцаж эхэлснээр Майклыг хүүхэд байхаас нь эхлэн алтар нэрийн оргилд хүрэх хүртэлх бүх цаг үед тэрэгдэн байжээ. Майкл өөрийн Moonwalk намтар номондоо Билл Брэй байхгүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй гэдгийг онцлон тэмдэглэсэн байдаг. Мөн түүнийг өөрийн жинхэнэ эцэг хэмээн хүндэлж миний аав байж өгсөнд баярлаа гэх цагтлыг хүртэл үлдээж байжээ. Бүр амар гайхалтай хүн зав. Билл Брэй 1996 онд тэтгэврт гарах хүртлээр Майклийн хамгийн ойрын зөвлөх нууц хадгалагч байсан бөгөөд 1984 оны Пепсигийн зураг авалтын үеэрх осол зэрэг амьдралынханд хамгийн игцэгтэй мөч бүрд түүнийг түшиж туулж байжээ. Майкл Джексон найзынхаа үнэнч зүтгэлийг үнэлж Билл Брейг насан эцэслэх хүртэл бүхий л санхүүгийн хэрэгцээ болон эмчилгээний зардлыг нь бүрэн хариуцаж байсан бөгөөд тэдний нөхөрлөл Бобби хааны алтарт Smooth Criminal болон бусад олон дүрст бичлэгт мөнхрөн үлдсэн юм аа гэж. Тэгэд ингээд ийм мимүүд амирх яваад байсан. Чи Билл шиг амьдралынхаа найзыг олсон бол чамд бараг одоо юу ч хэрэггүй. Тэгээ иймэрхүү нэг мимүүд явж исэн. Тэг кинон дээр ч гэсэн бүр ингээд бүх зүйл дээр бүх ситуацид яг л ард нь ингээд байж идэг. Амар мундаг байгааз. Дараагийн дүр гэх юм бол ээжийнхэн дүр байгаа. Надад ээжийнхэн дүр айгүй сонир санагдсан. Нэг тийм айгүй сонин мэдрэмж заяа. Хүүхдүүд нь жоохон байхад аав нь ингээд тэдрийг зодож байгаа шүү дээ. Ялангуяа Майклыг ингээд суран дэлхийгээрээ зоддог. Тэгээ тэр үед ингээд ээж нь юу ч хийдэггүй, юу ч хэлдэггүй. Тэгээ тэр үед амар бүр ингээд дургу урчсан. Яагаад хүүхдийг нь зодод тахад хичнээн аав нь ч гэсэн ингээд буруу юм хийгээд тахт нь яагаад өмөргүй байгаа юм бол гэж бодож исэн. Тэгээ том болоод эрэхт нь яг эхнэр нь нөхөртөө өөрийнхөө шууд үзэл бодлыг хэлдэг байхгүй юу? Чи ингэж болохгүй. Майкл одоо чиний мөнгөний арга хэрэгсэл чинь бишээ гэж хэлдэг. Тэгээ тэнд яг нэг юм гэл дотроос ингээд нэг юм аваа хийчих байгаа юм шиг мэдрэмж байсан за. Нэг юм бул харж чулуу байсан тэрийг ингээд аваа хийчих байгаа юм шиг нэг юм амар гоё солонгосоор суг шивонадаа гэж ярьдаг байхгүй юу? Нэг юм дотор гоё уужраад гоё болоо авцсан. Тэгээ солонгос болохоор нөгөө нэг Жензинер Майкл Джексоны дууг дахиж айгүй хайж байгаа. Яг мьюзик видеог нь үзээд бүр реакшн видеонуудыг хүртэл одоо хийж эхэлж байгаа. Тэгээ миний хамгийн сүүлд үзсэн нь болохоор им хоёр солонгос эмэгтэй, хоёр солонгос эрэгтэй ингээд Майкл Джексоны нэг юм 3 4 дуун дээр реакшн видео хийдэг байхгүй. Тэгсэн чинь ингээд ерөөсөө хайж орж үзэж байгаагүй гэж байгаа байхгүй. Тэнгүүдээ дууг нь сонсоод хөө энэ Майкл Джексоны дуу байсан юм уу? Гэвүр тэгдэг. За тэгээ аим надтай амар адилхан байгаа байхгүй юу? Би яг энэ дуу Майкл Джексоны дууг тийм мэддэггүй мөрчлөөсөө тэр дууг мэддэг заяа. Эзний мэддэггүй мөрчлөөсөө дууг мэддэг. Сонсч исэн. Тэгээ яг нэг надтай амар адилхан санагдсан тэр агуу хүний бүтээл хичнээн ингээд одоо цаг үе өнгөрсөн ч гэсэн яг агуу хിവэрэ байж чаддаг хүмүүст нөлөөлж чаддаг хിവэрэл гэдэг юм байна гэж бодсон. Жишээлбэл би бүр тэр Бэрэт гэдэг дууг нь одоо хитэн ч удаа сонсч. Тэгээ ингээд нөгөө нэг дунд орчхороо бүр хитэн цагаар сонсдог хүн байна уу? Зөвхөн тэр дуугаа л ингээд сонсоод байдаг. Үргэлжлүүлээ сонсоод байдаг. Өөр дуу ингэж сонсдгоо нэг дуугаа ингээд хитэн цаг сонсдог. Би яг тийм төрлийн хүн байхгүй юу? Тэгсэн чинь яг тэр Бэрэт гэдэг дуугийг хитэн цаг сонссон байсан заяа. Эм шигтэй. Тийм амар нөлөөлж чадчихээн гэхлээр ялцчихгүй л Бобби хаан гэдэг нэрийг зүгээр ч нэг нь хүнд өгөөгүй юм байна гэж бодсон. Тэнгүүд амар сонин бас бодлоо орж ирсэн. Гэт түүхэн кинонуудыг тийм Монголын ийм гоё түүхийг, Монголын гоё тэр сонирхолтой содон бидний заавал мэдэх ёстой, хизээч мартах ёсгүй. Тийм түүхийг Майкл Джексоны ийм кино шиг ингээ гаргаад байвал бид нар ч гэсэн яг нэг тэр киног нь үзээд үгүй үнэхээр энэ нь үнэн юм уу? Үнэхээр худлаа юм уу? Нэрээ ийм болж ирсэн юм уу? Гэт нэг юм дахиж хайж үзэх тэр нэг юм сэтгэлийн өгвөл гоё юм шиг санагцсан. Майкл Джексоны кино гэж гараагүйсэн бол би бүр хизээж Майкл Джексоны тэр мьюзик видеог ингээд сэрч хийгээд хайгаад ингээд олж үзэхгүй байх байсан заяа. Тэгээ ингээд намтар намтрын судалахгүй байх байсан. Тэгэл хүн болгон Майкл Джексон гэж шуурал хийж хахад яагаад ингэж тийм бол гэж бодоол ингээд үлдэх байсан заяа. Тэгээ ингээд кино гэдэг амар бас хүчтэй байдаг юм байна гэж бодсон. Тэгээ манай Монголд ч гэсэн яг нэг юм гоё түүхэн хүнээрээ үнэхээр гоё юм кино байвал бас гоё юм байна да гэж бодоод сууж илаа.
удахгүй нэр хоёр нь гарна гэсэн сурагтай байсан, хоёр нь гараасаа гэж бодож байна. Тэгээ хүмүүс болохоор угаасаа гоё киноны хоёр дахь нь амар тэнэг байдаг штэ гэж тэгдэг штэ. Тэгээд тэгсэн чинь надад үндэ хамаагүй байгаа. Би ингээд Майкл Джексны яг амьдралыг нь ингээд киногаар үзхийг айгүй хүсэж байна. Дараачихны анги дээр гэсэн дараачихны анги тэнэг болсон ч муухай болсон ч гоё болсон ч хамаагүй зүгээр л яг тэр 1988 оноос хойшоо яг юу болсон бол пландыг нэгдээ яг ямар байсан бол тэгээ тэр яалтчгүй харт амиг хэрэглэхэд ямар байсан бол нас урахт нь яасан бол гэдэг юмнуудыг би бүр ингээд киногаар нь үзмээр байгаа байхгүй юу. За тийм миний үзэн сэтгэл нэг иймэрхүү байла. Та нар Майкл Джекснийг үзээд ямар мэдрэмж авсан бэ? Магадгүй Майкл Джекснийг мэдгүй байжгаад зүгээр л дуугийн тэ мэддэг энэ хүн чинь нэрээ нэг иймэрхүү шүү дээ гэд ерөнхий мэддэг байжгаад киног нь үзээд энэ хүнд бүр ингээд орцсон уу? Дуугийн ер нь өдөрт хэдэн удаа сонсч яаж ийж гэдэг надад хуваалцаарай. Өөр Майкл Джексийн талаар гоё сонирхолтой тэ нэг юм гоё баримтуудыг энэ оруулаад хийцэн байгаа YouTube руу юу байна надад бас хуваалцаарай. Тэгээ дараагийн бичлэг бас нэрээ гоё бичлэг байгаа. Би бүр амар гоё нэвтрүүлэг олж үзээд тэр нэвтрүүлгийг би та нарт ярихгүй бол бүр болж өгөхгүй нэ. Тэгээ дараагийн сонирхолтой бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.